Инquiry сайдаас хүмүүс таныг нүүрсний хэрэгтэй тэмцэх гэж сайд болж байгаа гэж ярьж байгаа. Гэхдээ энэ авилгын асуудал гэж харж байгаа. Зандаа Goosh гэдэг нод мөндрийн үүсгэн байгуулагч хүсэлт явуулжээ. Танаас асуугаад өгөөч гэж. Инquiry сайдын нүүрсний холгоотой тэмцэнэ гэж зорж байгаа энэ ажлын үр дүнг юугаар хэмжих юм бэ? Нэгдүгээр асуулт. 2. Ямар хэмжүүрээр энэ тэмцлийг амжилттай болсон эсвэл амжилтгүй болсон гэж үзэх юм бэ? 3. Нүүрсний хулгай гээд байгаа энэ хідэн төгрөг хулгайд алдагдсан. Хурал даргалагчаа 1 минут нэмж авъя. За Эрдэнэ улдагчид 1 минут нэмж тодруулъя. За 3 дугаарт нүүрсний хулгай гээд байгаад яг хідэн төгрөг алдсан юм бэ? Одоо хэвлэлээр яваад байгаа тоо хэр бодиттой юм бэ? Хэдийг нь улсынхаа сан хөмрөгт буцаан авчрах зорилготой байгаа юм бэ? За ойролцоогоор хэдэн хүн энэ гэмт хэргийг үйлдсэн, тэндээс хэдэн зохиал шийтгэлээ хүлээхгүй бол энэ тэмцлийг амжилттай буюу Инquiry сайд ажлаа сайн эсвэл муу хийсэн гэдгийг дүгнэх юм бэ гэдэг асуултыг асуулгаж байна. За ер нь та одоо ингээд сайд болно. Би тэгж бодож байна. Би ингэж хардаж байна. Би ингэж таамаглаж байна гэдэг зүйлийг та энэ цагаас ихсүүлээд ярьж болохгүй. Баримт нотлоготой зөвхөн хүйтэн логик, бодит факт, хуулийн хүрээнд та асуудлыг ярих ёстой. Цаашдаа хэвлэл мэдээллийн сенсац болдог сэдэв биш. Хууль хэрэгжилтийн шудраг ёсыг тогтоодог үг үлбэрийг та хэлэх ёстой шүү. За асуултанд хариулт. За яг хэдэн хүнийг шоронд хийснээр нүүрсний хулгайтай хийх тэмцлийг чи үр дүн хэмжих вэ гэж. Ер нь гэмт хэргийн асуудлыг санал хураалтаар тоогоор хэмждэг, үр дүнгээр хэмждэг. За миний хувьд Хөгжлийн банк бол нүүрсний сонсгол гэсэн 2 удаагийн том хэмжээний сонсголыг зохион байгуулснаар Монголын ард түмэн ялсан. Монгол улс ялсан. Яагаад тэгэхээр ямар хэмжээний цар хүрээтэй схемээр ямар хүмүүс энэ улс орныг тонон дээрэмдсэн бэ гэдгийг илчилсэн. Би мөрдөн шалгач биш байхгүй юу? Прокурор биш. Ард түмний төлөөлөгчийн гол үүрэг бол би ард түмэндээ үнж байсан. Тэгэхээр эцсийн ялагч нь бол та бид хамтдаа